Сан байна монголчууд тандаа их мөндөг хөргөөж байна ёо бид нэ мөнөө гэд айшаужи ирээд Балдын даже ахте танилсат хорулдыжы өнөпти. Союз монгольский бурятов уже анханда тимы газарты тан председатель байханта ха тимы юмне. Но тимы юмне председатель байханти зарми юмын би боровар хыгде оқы улсорыкты тэгээд мөнөө биднэ тимы хүнтэй узат танилсат манай энэ бурят монголчуудын баядул тохой ханаан тохой тимы хани хордох живэнэп тэгээд тандууд орсолж комментарий юм бишж тааруулж бишж байгааг тасуулдаг байгаа бишж байгааг тий сайн байна уу амрэгэрэ сайн байна уу хай ожно ахоэн ажил бүтхнөө бүтнөө хоэн бүтж байна би баяр гэж нэртэй орос митугай бурят монгол жиний тугай хөвмби хаван дохтой мөнө ирээд хижинген гэвч яха угаараа хижинген гаргавара тэгээд хижинген загат жиний тугай тэгээд юм мөнө ирээр харав нэг харвун кэвэний монгол ирээд Улаанбаатар тэгээд монголд баян монголчуудын бууж харауж байдуун хараух явж юмнэ тима ханим байна тэгээд би тантай мөнө ана манай монголд баян мурад монголчуудтай хордох анаатай байна тэгээд та мөнө юу хэнэвтэй 아니 그나 요네 몽골의 бурят тэгтээ Монголын төр дэвшигхэн одоо өндөр албан тушаалын бурятуудын 20 дугаар зууны предыдущее столетие тийм бурятуудын одоо намтар түүх шасчэр гэдэг юм уу тийм бишиж байна 3 жил бишиж байна хэцүү байна тэр 20 дугаар зууны 20 век гэдэг юм одоо 24-5 жилийн өмнө доо шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийн ихэнх нь байхгүй. Юу байхгүй дээ. Байхгүй улсын тухай юм бичнэ гэдэг маш хэцүү. Тэгэхдээ би тэр хүний албан тушаал ажил одоо янз бүрийн юм бичгээс илүү ямар гарлын хүн байсан бэ? Юу хийжсэн бэ? Монголын ард түмний төлөө ямар сайн үйл бүтээсэн бэ гэдгийг л би гаргаж ир товчхон бичиж байгаа юм. Тэгээ фотографтай, тэгэрүүл семейное положение, жена, дети или муж, дети, где они сейчас, кем работают. Очень вкратце. Тем ему да биче тосчена. Иногда в ноябре текущего года 2024 ноябрь харта Монголын бурят нарын Монголын иргэн болсны 100 жилийн агуулах юм. Эхлээд бурят нар хойно орж ирээд хил дагуу гражданин монголч биш, гражданин орос биш. Тэгээд дунд нь эзгүй байгаа. Хоёр хэдэн жил байгаа. Тэгээд тэрийг одоо бурят нар өснөө Монголын төр засагт хандаад ингээд харьяат болгосон тэр нь 24 оны 11 хард юм. 24 оны 11 хард. Тэрнээс одоо 100 жилийн жил болох. Тэрний наан би намайг гаргавал миний одоо гол зорилго бүтэх юм аа л гэж. Тэгээ 3 жил хоож ийн. Энэ бол хайн дураараа одоо өөрийнхөө инициативаар намайг дэмжиж байгаа бурят одоо энийг биш чадах чадвартай тийм улсуудыг би зааварч наваад одоо бичүүлээд өөрөө редакц хийгээд өөр одоо хэвлэлийн асуудлыг хөөсөлдөж хэвлэл бас мөнгө хэрэгтэй тэрийг одоо би хөөсөлд шатанд ороод байна. Ийм ном гарнаа. Тэгэхдээ ном дээрээс ерөнхийдөө үлдэр 300 орчим 300 шахам хүн орж байгаа юм. 20 дугаар зууны Монголын төр нийгмийн зүтгэлтэн бурятууд гэж. Тэгээ хавцсан энэ л дээ. Иймэрхүү хавцтай ном гарах юм аа. Монгол хэл дээр гарна. Мэдээж. Тэгээ энийг одоо хөвлөлбөл миний ажил одоо болох юм аа л гэж ингэж үзэж байна.
би ороо найгархан хүн төр албаны ажилд ордоггүй, орхоо болсон. Тэгээд одоо өөрийгөө чем-то надо заниматься, тэгээд занимаюсь. Өөрөнгөө Ямар бичгээр зар. өөрөнгөө уг гаруудахыг хөөрөд хашингээд нааша Монгол хашингээд ирээ. Мне дедушка в 1925 году перекочевали, переходили монгольскую границу, семья, близкие друзья, братья, цели олон айл Монголд ирээ. Тэгэхээр миний ижи 13 настай байгаа. Дөрөв ижи. Тэр ижитэйгээ хамт аавтайгаа хамт ирээ. Ямар нэгтэйгээ гарч ирээ. Хожингийн орёны ер нь хожингийн улсууд дотор нь би хай мэдэхгүй тэр нь одоо хожингийн хөдөөл байх бах. Хөдөө малчин ард байх. Тэгээд тэр нэ хойш миний эмээ ижи биоро миний одоо хамаатан задангууд хожингруу их оцсон олон оцсон. Би 2 уур оцсон. Гой нутаг байна лээ. Хангай газар. Тийм ээ. Одоо би Хэнтэй аймгийн Дадал сум гэж одоо Орд Монголын хил дээр байдаг нөө Чингис хааны төрөн газар шүү дээ. Чингис хааны хөшөө байна. Чингис хааны одоо комплекс барьж байна одоо. Ер нь туризмын том центр Монголын болох гэж байна. Тэгээ би тэн төрөн, тэнд өсөн. Тэгээ би тэндээ одоо дач өртөө бариад. Тэгээ тэндээ зуны дулаан цагт 2-3 хар болж байна. Тэгээ жена, та внучки. Когда они приезжают, да, мы вдвоем там живем. Это Дадалда. Тэгнгээ би өөрөнгөө угын бичгийг бичнэ. Угын бичиг гэдэг юм чи одоо Монголд ч байдаг, Бурятад ч байдаг. Ялангуяа Бурят нар бол угын бичгээ нэлээд хай бичдэг. Ийгэд харууд. Ийм улсууд байна. Одоо ч бичиж байгаа. Тэгэхдээ хөл үед энийг бичгээ болоо муу бичиж байна. Тэгээ энийг генограмм хэлбэрээр ийм би өөрөө зохиогоод өөрөө бичээд хөвлөд байна. Энэ Валдан дорж бишүү гэж байна. Тэгээд энэ дээр хамгийн гол энэ миний бүр угын сурвалж яана л да. Хордоо мэрэгэн гэж Бурятын өвгөдөд хүн байжээ. Баргажингоо гэж хатантай байжээ. Алангоо гэдэг охинтой байжээ. Энэ хоёрт басгатай байгаа. Ганц басгатай байгаа, хөвөөгүй байгаа. Дараагаар нь хордоо мэрэгэн шаралдай гэж хамгааваа. Шаралдайтай хуугаад 5 хөвөө гаргаа. Энэ 5 хөвөн галзууд, хуасаа, хөвдүүд, шараад, гушид. Би энэ хуасаа удмын хүн. Энэ 2 дугаар хөвөөний удмын. Дараа нь хордоо мэрэгэмнэ энэ нагатай гэж хамгааваа. Нагатай хамган 5 хөвөн ганц басган. Гархан. Готлаа хийж 6 хөвөн гархан битэж 5 6 11 хөвөн байна уу? 11 хөвөн. 6 хөвөн гархан. Ингээд би энэ удам хаагараад энэ хуртар яваад миний өвөг эцэг нь Эренчин Гармаев гэдэг энэ хүн. Эренчин Гармаев би энэ одоо охиноо басган хаагархан хүн. Энэ Цэвэг гэдэг хүн нь хордоо мэрэгний удмын энэ хүмнэ 10 хөвөн ганц басгатай байгаа. 10 хөвөн энэ мундаг олон хөвөн байгаа. Тэрний одоо дээр хэвчэв да 6 7 8 дахь хөвөний Эренчин гэж хүн байна. Энэ Монголд 25 онд ирээ. Эрхэт биш Эрдний ирээ, Эренчин ирээ, Санга ирээ. Бушны ирээгүй. 7 ирээгүй Монголд. 3 нь Монголд ирээ. Энэний удмынхан Монголд байна одоо. За ингээд энэ дээр би бишиж байгаа юм л да. Хорилордоо мэрэгний зарим литератур дээр хорилордоо мэрэгэн гэдэг баргажингоо, алангоо удаах хэрэг шаралдаагаас ийм олон хүүхдүүд гараад ингээд гэж биш юм. Тэгээ Монголд ирээд манай
эренчин гармааймын эсгэн цэвэг гэдэг хүн Монголд ирээгүй, Монголд ирэх хүүхдүүд нь энэ олон болж үржээд ингээд олон айл байна. Тэгээд мэлсхэтэн гэдэг энэ цэвгийг мэлсхэ гэдэг гэрийн одоо домашний юм мэлсхэ. Мэлсхэтэн гэж бидний бүгдээ нэр. Энэ бүгдээрээ эднэр мэлсхэтэн. Энэ дээр хуаса угтай мэлсхэтний угын бичгийн генограмм гэж байна тийм ээ. Тийм учраас мэлсхэтний талыг одоо би ингэж бичсэн юм аа. Энэ тэгээд манай Бурятын Монголын угын бичиг бичихдээ төрхөн хүүхдийн төрхөнөөр нь бичдэг, өргөж авах хүүхдийн өргөж авахнаар бичдэггүй байсан. Эсвэл эцэггүй хүүхэд гэж байдаг монголоор бутаж гэдэг. Тэрийг оросоор бурятаар юу гэдгийг мэдэхгүй байна. Эцэггүй хүүхдийг эцэгтэй юм шиг бичдэг байсан. Тэр өргөж авах юм уу хойд эцэг нь болоод явдаг. Би энэ дээр тэгэхгүй өргөж авах бол өргөж авах, төрхөн бол төрхөн, эцэггүй хүүхэд бол эцэггүй гэдгээр бичсэн. Хоёрдугаар энэ дээр энэ номограм хийхдээ эмэгтэй хүнийг бичдэггүй байсан. Хуучин угын бичигт. Би эмэгтэйн дугуйгаар эрэгтэй нэм дөрвөлжнөр тэмдэглээд эрэгтэй эмэгтэй хоёулангийн би энэ номонд оруулсан. Эмэгтэй хүнээс удам дамжаад дахиад одоо энэ юу угын бичгэн удам цаашаа үргэлж ирэх бүрэн боломжтой. Тэгэх ёстой. Тэгээд би эмэгтэйгээс нь бичнэ, эрэгтэйгээс бичээд ингээд яваа юм аа. Нэг айл хэдэн хүүхэдтэй энэ айл хэд жишээлбэл хэн гэнэ ашир миний юу хааваа. Болбатар. Болдбатар гэдэг хүн Жавзмаа гэж хамгатай байгаа. Хамгааны Жавзмаа өөрөө Болдбатар. Энэ Болдбатар гэдэг Базар садын 1, 2, 3, 4 дэх хүүхэд нь. 2 бас 3 хөвөн 2 басхан байна юу? Биш ээ. 1, 2, 3 хүүхэдтэй байна. Энэ Болдбатрын хүүхэд 1, 2, 3, 4 байна. Энэ 3 нь басхан 1 нь хөвөн байна. Ингээд нэртэйгээс хаашаа яваад байд. Ийм учиртай юм. Энийг тэгээд нэлээд өвөрмөс байдлаар энэ юу бичсэн юм аа. Тэн дээр бас нэлээд ажил орноо. Оросд байгаа бурят нь миний 105 хүн ах トゥ байна. Хамаатан садан одоо энэ угын бичигт орсон. Энэ хөлд нь байна Оросын улсууд. Энэ 105 хүнтэй би ажиллах гэж маш хэцүү байсан. Тэр 105 хүний бас нэг ганц хоёртой новлоо бариад энийг хийж өгөөж яагаад гэсэн хийж өгдөггүй удаад байдаг. Чаддаггүй байдаг. Тэгэхээр дахиад нөгөө хүнтэй яриад байна. Тэгсээр байгаа нэг юм бичээд 105 хүн байсан. Тэгээ бүр хамгийн хэцүү юм нь Оросууд одоо манай бурят нарын бүр алдаа байхдаа хүний шинэ фамилиар юм уу жинхэнэ официальны имийг бичих ёстой байхад домашний нэрээр нь Володя гэж бичдэг. Владимир өстой. Владимир өстой. Жишээтэй. Ингээд бид нар тэрээ бүгдийн захаж ингээд бичсэн. Тэр Володя гэж байх учиргүй. Шэрэнд байна да. Энэ бурят нарын нэр байна. Дашима Владимир гэдэг нөхөртэй. Дахиад Владимир энийг Володя гэж бичдэг байхгүй. Дашима гэдэг нэг басган байна. Нэг басган, 2 басган, 3 басган энэ айлын энэ хэм Самжид Ванчин хоёрын Сэмжид Ванчин гэдэг нөхөр нь байна дөрвөлжин энэ юу хамгааны нэр байна. Ингээд энэ хоёр нэрийг ингээд яхад тэгээ дараа нь Баатар гэнэ, Дарима гэнэ, Саян гэнэ, өшөө юм сэсэг маа гэнэ Евгений гэнэ, Майдар гэнэ, Серёж гэнэ, Сарюна гэнэ, Янжмаа гэнэ эдний шин ингэж бичдэггүй байхгүй юу? Грекийн югаар Орос дуудлагаар бичдэг. Тэр одоо болохгүй хэцүү байсан. Тэгээ ямар ч хэний дуусгасан би ахтуудаа өгсөн хойш нь бурядар ахтуунуудраа би явуулсан тэднэр дотроо энэ канондод хоорондоо хэрглэж байгаа баха. Тэгээ Монгол ч гэсэн энийг авч хэрглэж байгаа. Би намайг дуурайж хэрглэж байгаа гэж ингэж бодож байна. За энэ номыг би одоо бас л 3 жил болж байна. 20 дугаар зууны Монголын төр нийгмийн зүтгэлтэн зарим бурятуудын шалтчир гэж. Энд 300 хүн ороод байна. 300. Энд премьер-министр хэхлээд л доошоо бүх хүн орж байна. Монголын сайд нарын зөвлөлийн дарга гэдэг премьер-министр тийм ээ. Дашин Бямбасрын гэж хүн байгаа, бурят хүн байгаа. Ганцхан хүн. Вице премьер-министр 3 хүн байгаа. Дамжин живой Майдар, Дандагын Сэвгэмэд, Номтвайрын
хамсрын гэж 3 бүрээд байгаа жишээлбэл энэ 1940-50-аад онд шүү дээ. Тэр 3-ыг бичээд тэгээд министр зөндөө олон министрүүд байгаа. Тэгээд зам министрүүд, тэгээд народны артист, народны одоо юу художник, народны цолтой хүмүүсүүд, заслуженный хүмүүсүүд тэд нар ороо. Тэгээд тэр нээлхээ 300 хүн байна. Тэгээд Монголын төр 1921 онд манж чөлөөлөгдөөд би тусгаар бүгд найрамдах Монгол ард улс болоод 24 онд Монгол найрамд Монгол ард улсыг тунхаглаад 21-нд ардын хувьсгал ялаад 24-нд бүгд найрамд Монгол ард улс болоод тэгэхэд буряд нарыг өөрийнхөө Монголд байгаад харьяалаг байхын буряд нарыг харьяат болох шийдвэр гаргав. Тэр нь 11 сард болох юм аа. Энэ оны 11 сард. Тэрний наан вийн гаргах ёстой. Тэгээ энэ ном бол энэ манай Монголын буряд угсаатад миний угын бичигт байгаа энд орхон миний хамаатангуудаас гадна ер нь Монголд байгаа тэр 43 мянган буряд өнөөдөр Монголд байна. 43 мянган статистикийн данные. Манай Монгол 10 жил болоод хүн амаа нэг тоолдог. 2020 онд 4 жилийн өмнө тоолоход 43 мянга байсан. 2010 оны тоолгоор 45 мянга байсан. Ингээд доошо багасаад цөөрөөд байдаг. Энд тэнэгэрт. Энэ одоо янз бүрийн шалтгаантай тэр юу төрөх хүүхэдтэй болох нь арай цөөн байна уу? Хоёрдугаар смешны гэр бүл чинь одоо буряд Монголын гэр бүл чинь буряд гэж хэлэхээ болоод байна уу зарим нь. Одоо янз бүрийн шалтгаантайгаар хүн цөөрөөд байна. Ер нь буряд нар хүүхэд арай цөөн Монголыг бодвол. Манай Монголд хамгийн олон хүүхэд гэр бүл дотор гардаг казакууд. Манайд бүхэл бүтэн аймаг ба шүү дээ. Баян өлөг аймаг казакууд. Тэрэнд нэгээл ер нь среднем я точно не скажу, среднем где-то до 8-10 детей имеют. А манай буряд нар бол хайндаа 3 одоо сүүлийн үед бүр сон 2-3. Халахын дундаж 3-4-5 халах Монгол. Ингээд төрөлдсөн. Энэ шалтгаан юу гэхээр цивилизацтай холбоотой. Тэгж л бодож байна. Ном үзээд, боловсроод, сургууль төгсөөд 30 хүрж яа бараг зарим нь хадамд гарахгүй, хам авахгүй 30 хүрж яа. Тэгээд хөөхд гарахаар 35-6 хүртрээ гаргаад дуухаа. Хуучин дээр үед одоо манай хөдөөний ардууд тэр казакууд яг 17-8-тай хадамд гараад 27-8-тай 10-аад хүүхэдтэй болоод ингээд одоо манай буряд арай цөөхөн төрөлттэй байхаа гэж ингэж боддог. Тэр нэ биш өөр шалтгаан байхгүй. Үхэл хорогдол бол адилхан. Монголдаш адилхан 100 хүн тэдэн хүн хорогдоод Монголд адилхан. Ер нь Монголын буряд нар энэ дээр хэлэхэд нана монголчуудтайгаа тэгш ирэхтэй. Ямар нэгэн гадуурхал, ямар нэгэн одоо тийм илүү харсан, дутуу харсан юм байхгүй. Сэтгэл санаа бидний бүгд өндөр байна. Та нэг муу юм гэх юм уу, ер нь дутуу юм гэхэд та манай Оросын буряд та дутуу юм байна. Хятадын буряд хаа дутуу юм гэхэд юу байна вэ гэхээр одоо нийгмийн общественный одоо тийм положение жоохон хүнд. Орон ядуу. Юунд гэж тийм. Ядуу. Ядуу. Амьдрал жоохон бэрх байна. Ядуу мөнгөн бага. Ядуу орон. 3.5 сая хүнтэй энэ том нь орон. Тэгээд энэ хоёр том өрнөө дунд янз бүрийн шалтгаан байна. Тэгээд одоо ядуу гэдэг маань бидний авдаг зарплат бага байна. Таны Оросын бурядын зарплат та зүгээр премьер ярихад нэг 3 дахин бага байна. Миний пенсихэд таны буряд та 3 дахин бага байна. Энэ хятадын буряд та хал тэр орчим бага байна. Тэгтээ Монгол юу бол махан элбэг, мал элбэг, тариан хайн. Тэг юм үнүгээ бууна гэж хөтэй. Юм үнүгүй шигж байхгүй дээ бараг адил. Тэгтээ хятад бараа элбэг, бусад бараа ховрдуу үнэтэй. Орос бараа ирэхээ бараг болоод байна. Бараг болоод байна. Орос бараа дээр үед чинь одоо хятад бараа бараг байхгүй Орос бараагаар бас. Одоо бол Орос бараа ер нь хөлийн худалдаа тийм наран цаар энэ дэлгүүрт бол Орос бараа. Улаанбаатарт ганцхан жижигхэн одоо продуктов Орос магазин байна. А гэт Улаанбаатар хэдэн зуугаараа хятад дэлгүүр байна. Хятад барааны дэлгүүр байна. Хэдэн зуугаараа. Юм элбэг байна. Би мөнөө юунхээ угаан өдөө ирээд
А, Харневи Улаанбаатар ирээд. да. Тэгээд Улаанбаатар ирээд хараад намдах миний харахад юм гээд хөхөвдөө Улаанбаатар миний намдах хордог байгаа би видео юм энэ төр юм зураг юм харах ш тэгээд миний харахад Улаанбаатар түргэн развиваться уже нордор хөхдөө быстро развивается Монгол нэ Тийм байж болно. тийм байна тэгээд энэ дөвгөрөндөө харахад дөвгөрөнд их овон гоё байна каре байна Байх ба. Монгол мяхан хүн мяхан юм өвөг байна. Тийм байна. Зарим юм харахад вот мөнөө гээд ханаадсгад автобус байна гэдэг тэр Улаанбаатар согор явдаг. Миний мөнгөөрөө тавхад өмнө студентнууд хурагшд завгүй хүүд басхад тэдэхэмнэ билетний 5 цоховт байна. Автобусаар манай мөнгөөр орд мөнгөөр 5 цохов байна. 1000 хүнээ 10 цохов байна. Үхибүүд 16-тай ултар хоргуулаа дүргэтэр 1000 явдаг байна. Бесплатно. Тийжхэн. Тэгээд пенсионернтэй наатайшулда автобус бесплатно гэнэ. Тийм да. Тийм байна. Тэгээд хоргуулийн юм хөөрөдөхөд нь хоргуулийн юмараа тоже их ямар байна. Юм та ингээд хөхөд сравнивахад мөнгөөрөө харахад энд үнэгүй байна. Тэгээд тийм миний гээд ороод идеохи яхад сайнаа газараа хатар кафе гэж. Тэгэхэд миний трен цагаа тоже үнэгүй юм байна. Тэгээд тренерээ би тоогны тэгээд миний анхад мөнгөөрөө ми может буруух яана еще их юм хараагүй байна юм. Тийм байна. Тэгээд Монголны Улаанбаатарны 10 жилээс хана ондоо байгаа гэж хэлнэ. Мөнөө 10 жилсаа бүрээ ондоо бод байна. Тэгээд цаашаа их ажуу тавьдах яах гэж хөрөлдөн бомно тэгээд. Тийм ээ. Монгол орн бол ер нь хүн сөөтэй, территория большая, тэгээд главное богатство юу гэхээр земля. В том числе пасвочное животноводство. 67-8 сая мал тоологж та Монголд. Долларчим сая мал. 70 сая мал гэдэг чинь 3.5 сая хүндүүл хангалттай байдаг. Тэгээд бид танай руу гаргаж байна, хятад руу гаргаж байна, Араб нэгдсэн Эмират руу гаргаж байна маха. Энд ийм байхаг газар хүн ирээд ондоотой хүн ирээд. Орос хятад или ондоо ятан ирээд газар худалдаж аваад өөрөнгөө буугаах гэж байдаггүй. Худалдахгүй. Монгол хүн газар ихээр аваад энэ миний газар энд хонима боддог тийж байхаг. Аваад газар ер нь үнэгүй манайд. Үнэгүй. Монголд ихээр багаар авна, их авна гэж байхгүй. Зүгээр по мере возможности ерөөсөө тэгээд располагает они. Тэр хоны өхөр юм адуухда хаана дуухаан тэр газар хаан тийм ээ. Энд боддог тийж байхгүй. Манай урд хөршин өвөр Монголны мал ихтэй шүү дээ 60 сая малтай. Өнөөдрний Монгол чинь 60 сая бэ их явж байсан дэше. Тэд нар шин газар хуваарлан бэлшээр хуваатай хашаатай бүр. Тийм ээ. Одоо тэрийгэ буулгаж байна. Бүгдийг байхгүй болгож байна. 2-3 жилийн өмнө явахад бүх хашаага буулгаж байна. Тэр бол бүтэхгүй юм байна. Бүтэхгүй гэж үзээд явна. Манай энэ ар Монгол хашааж байхгүй, хуваарш байхгүй, тэгээ чөлөөтэй. Тэгтээ хүн одоо тэр өөрийнхөө л одоо жишээ нь би чиний нутагт чамай гадагшин түрээд ингээд байвал тэр мэдээж хэрэг одоо хооронд ямар нэгэн тэрэн үүсэн шүү дээ. Тэрийгэ зогсоолаад тэгээд болоо. Тэр хүн нэг 35 сая 3.5 сая байгаа тэгж байгаа юм чинь 35 сая болвол мэдээж тэр шал өөр л дөө. Шин 300 сая болоод бүрэх эсвэл дээ. Гэтэл урд миллиард хүнтэй байх чинь одоо тэр бэлчээрээ хашаад бүтэхгүй гээд болж яана гэдэг чинь бас нэг сони юм байгаа юм. Энэ бэлчээрийг тэгээ эзгүй бэлчээрийг хашаад байна. Тэр чинь гам болно, зуд болно, энэ жил байр хайтан байхгүй тэр хэцүү ажилдаа тэрийг өгсөн. Энэ бэлчээрийн паствочны животноводство гэдэг чинь өөрөө их особый. Тэр нь дэлхийд бараг Монголоос шүү байхгүй шүү дээ. Манайд тэнд орос гүрэмдэмнэ ноёдууд тэр ород ноёдууд нэ дальневосточный гектар гэж юм би буугаанкэ.
Да. Тэгээд дальневосточный гектар яхада бүхий Россияга бүхий гөрнө хаанш хинж байна, Москвагаш хүн байга, хааны хиш хүн байга. Манай буряд нутагтамна ошоод газар авах өгдөг. 1 гектар. Тэгээд бүхий төрөйхэн нутгаймны газарнуудыг хуу ондоо хүнүүд авж байна. Гектараар хуу. Тэ тэрднээ өөрөнгөө буугаад тэрднээсөө тэндээ байха будет хүн юнч хөвшөдгий манай өнөөдөр бурядууд нэ буряд монголчууд хөвшөдгий байна. Энэ манай газар гэж. Тэрднээ урдны сагаха газарт нэ тэр уг гаруугаараа явдаг байгаа гэдэг. Ухааны юм байгаа. Тий цэг чамдаг нэг газар тэгээд явдаг байдаг. Амунууд тэр дальневосточный гектар гэдэг яхада бүхий төрөйхэн баягаванга тайроод игээд хаа тэр авхар газар тухуу авж байна газар. Тийм үү ханим байна. Тэр оролда. Тэгээд мөнө дооход мне ийм хөнгө байна. Монгол хүн хэйгэрэ хаанаас тавихад баах гэж. Тийм үү? Тийм үү. Тэрдний конституцсан бушинкэ. Тий чөлөөтэй. Монгол хүн амьдрах газар өөрөө шийддэг манай конституц байна. Өөрөө шийднэ. Би сам я буду. Сам могу решить, где я хочу жить. В любом месте можно. В любом месте можно. В любом месте можно. Тэгээд тэр юнгэр дуункэ байна. Монголтэй намшуудах яхаггүй тийм штраф их байна гэж. Дууга хам тийм бэг. Койта гана юуне газра боласылдаад, бэлчээрээ боласылдаад, мала боласылдаад аншилдаг гэж байхгүй. Одоохондоо байхгүй байна. Би дахиад хэлэхэд 30 сая, 300 сая хүнтэй болвол аншилдах ч байх. Одоо бол тийм байхгүй. Их умеренно, так уважение, большие уважения друг другу показывают. Так что особенно гости, я, например, приеду куда-нибудь, я с Хинтеска додал, где-нибудь в Гоби поеду, там меня примут очень то есть радостно. Потому что я приехал жить, с ними дружить хочу, прожить хочу и так далее. У меня есть какие-то положительные стороны, и у них тоже положительные стороны. Их и будем делиться. И так далее. В общем, он дружеское отношение. Особенно если в кино или где-нибудь, может, видели, что кочует скотовод. Это верблюд, лошадь, теляга, прочее, да, на караван взяли, кочует с места на другое место. А там, куда он едет, оттуда встречать по дороге чаем, термосом чай, кушать, что тоже дает, на поле прямо. Уважает, ты мне приехал, давай ешь. Он наелся, пошел дальше. Вот такое уважение у нас. Вот хорошая это традиция, я думаю. Мане не так-то, араз не так-то. Бурят монголчууд нэ би хори бурят би ихирет би сарту сангауи гэж буй тийгээд яадаг, илгадаг буй. Энд тийм юм байх. Тийм байх. Байхаг. Аха. То бурят дотроо байгаа. Бурят, монгол, казак, дөрвөд баяд тэр том юунууд байна. Тэдний хоорондоо бас үеийнтэйгээ жоохон юутай ойлгоцсон муутай. Тэгтээ хэрэлдэггүй, задлагдаггүй. Ер нь Монголд одоо амьдрш одоо болоход их би түрүүн хэлсэн чөлөөтэй, тайван, намайг зэч хинч трогать не будет. Я равноправный гражданин Монголии. Вот с этой точки зрения относятся друг к другу. Уважительное такое отношение. Так что казак да унгишко? Казак зорчим мен казак нэг цели аймаг байна. Аймаг байна. 100 мянган хүн примерно так 100 мянган хүн байна. Тэр нэг семьяда 6 аймаг хүүхэдтэй олон доо тэр хүүхэд олон. Тэгээ бас особый у них образ жизни. Особый образ жизни. Они женятся только между собою. Так что казак оор газар очоод оор хүнтэй хамгаа гэр бүл болвол тэдний их дургүй. Нутагтаа бусаад очиход нь одоо наказание болно. Би ондоо тэ хамгааваад өлгөө Монгол хамгааваад очивол намайг тэр одоо наказание штэ. Тэгээ тэр бусаа гэн бусаа. Тийм острог. Немножко третьим.
Өнөөхөртөө тийм. Тэр яагаад тэгж юм гэхэл буряд Монголдоо шүү. Буряд казак Монголдоо шүү. Религия. Совсем другая религия у них. Ямар мусульман? Мусульманууд. Мусульманууд. Полностью мусульман. Ямар нэг смешный байхгүй. Би эндээ ондоо гэж байна. Тэнд яг мусульманууд энд Монгол. Тийм учраас религинд тэдний хязгаарлаа тэргээр үл болохгүй, тэгж болохгүй, ингэж болохгүй, тийшээ явахгүй. Жишээлбэл одоо аюулгүй хоног хүн хийгээр ашаад манайх энтэд очихгүй. Өөрөөсөө очихгүй. Манайхан хөөгчгүй тэгтээ өөрөөсөө очихгүй тийш. Би яагаад энэ хэдэн Монголд одоо хэдэн буряадунд ирэх хэвээр би тийш явна гэж усаа явчихсан. Тийм религ нь өөр религ гэдэг шиг. Религ гэдэг шиг юм шийдэж шүү дээ. Нэг томхон одоо конститут илүү шүү дээ. Аюун бүдим мөнөө орос гүрэндээ байна уу тийм буряадууд монголчууд. Тэгээд энэ зан ондоо бөгөөд байна. Сэтгүүн ондоо бөгөөд байна. Орос сэтгүү. Тэгэл байх л да. Хаяшингад монгол сэтгүүе как ордорки ukde как сохранить монгольское самосознание гэж мөнөө хөрөлдөж байна уу. Монгол сэтгүүе хаяшингад яах вэ гамнаха хэрэгээх үү гэж. Хэрэгээх яг үнэ. Танай ханаасаар хаяших мөдөө орос гүрэндээ байна монгол буряд монголнууд хаяшин гэж байгаа юм дээр гэж шүү. Тийм ээ. Тэгээд бид нар монголнууд ярьдаг их гүрэн большая гүрэн гэдэг юм даа юу вэ? Одоо том гүрэн. Страна. Тэ занаад хятад тэрбум танай 300 сая 200 сая тийм ээ Орос. Ийм том гүрний донд байгаа жижигхэн ямар нэгэн цоон гэдэг одоо Монгол эсвэл буряд иймэрхүү юмыг үзэх нь гарцаагүй л дээ. Өсгөөс аргагүй. Тэгтээ тэр том гүрэн чинь хэр их өндөр соёлтой, хэр том цивилизацтай, хэр их демократтай байна вэ тэрнээ шалтгаална л да. Демократгүй танай ерөнхийлөгчийн сонгуулийн жил ямар демократгүй юм боллоо шүү дээ. Шууд хэн чашингүй 80 88% болоо 89% Путин аваад гарч шүү дээ. Тэгэж байхад чинь тийм юм байхгүй шүү юу байх юм бэ? Ардчил байхгүй танаад. Байхгүй. Манай энд бол ардчил чинь Монгол муу гэнэ бид чинь ардчилд ороод ордтойгоо Монголтойгоо 70 жил хамт яваад тэгээ тэрнээ жоохон тусгаарлаад Монголд байхаа болоод ингээд одоо тэр демократ нэвтрүүл хэлэмнэ нэг аш тусна юу л да. Төрийн тогтолцоо гэдэг шиг үлээ. Одоо төр Монгол төрийн тогтолцоонд хайнаар нөлөөлнө л доо. Тэгэхгүй би ерөнхий сайд болоод л өөрийгөө Пилманих авширч сайд болгоод л байгуул төр чинь мэдээж хэрэг бүтэхгүй шүү дээ. Тийм байхгүй. Монголд бол тэр талаараа илүү демократ хайтай. Тэгээ нэг бусад орны манай үндсэн конститус тийм 90 онд бид нар 91 онд шинэ конститусаа баталсан Монгол улс шин 4-р конститусаа түүхэндээ батлаад байна. 102 жил болоод байна Монгол. Тэгэхэд 4-р ардчилсан үндсэн хуулиа батлаад байна. Тэгэхэд манайд бол тэгш хэрэгтэй хүн болгон саналаа гэдэг. Тэгээд намууд энэ жилийн одоо ингээд 6 хард сонгуул болно манайд. 30 гэдэг нам өрсөлдөж шүү дээ. 30 гэдэг нам. Танайд бол зөвхөн улсын коммунист нам гэдэг юм одоо тэр гол нам хаашаа хуучин коммунист одоо бол өөр Путиний нам шүү гэдэг үлээ дээ. Тэр нам хаашаа нам бол өрсөлдөж чадахгүй байна. Өрсөлдөхгүй байна. Өрсөлдөх боломж байхгүй байна. Тэгээд дуусаа. Тэгж байх чинь тэр захад байгаа хэдэн буряд бол одоо ийм байхаас биш арга байхгүй. Арга байхгүй. Миний ойлгож байгаагаар шин цагаан хааны үед Орос бас том гүрэн байлаа. Тэр цагаан хааны үед чинь буряд ер нь бараг Оросын нутагт байгаа мөртлөө Оросын одоо гражданин гэдэг юм үндсэндээ байгаагүй 1900-аад он хүртэл байна. Ийм буряд ой нэргээд гэдэг нэртэй анчид харьяал байхгүй байгаль нуурын баруугаар урдуур зүгээр байгаа л тэгэл
Тэгээ октябрийн хувьсгал ялаад харин тэр үед харьяаллаараа өөр болоод ангэрдэхэ болоод бурят улс болоод тэгээд хөлдөө одоо юу болоод одоо бурят улс байх нь байна. Танаас ерөнхийлөгчтэй зэдэ нөгөө гэдэг хүн байна тийм ээ. Правительство, министрүүд байна. Тэр талдаа бол гайгүй л. Тэгтээ танайх бол тэр дээр тогтолцоот нэг өөр учраас одоо бурятууд их тийм том хэмжээнд очиж чадахгүй байна л да. Ягаад гэвэл танай удирдлагын соёл муу байна. Яах гэж одоо би ойлгодог байхгүй. Яагаад Орос Украинтай байлд байна ч гэдэг. Советский Союз байх чинь тэрний состав нь хамгийн том, хамгийн близкий, хамгийн одоо тийм толковый тийм ард түмэн украинчууд байсан шүү дээ. Брежнев Украин, Хрущев Украин, еще тэгээ правительство дөздөө Украинууд. Тэгээд одоо би оюутан Москвад байсан 6-7 жил байсан би. Кандидат диссертацийн дэвсэн. Аспирантурт энд байсан. Тэр чирээсээ Украинууд ямар сайхан ард түмэн байсан. Би Украинд практик хийж байсан, явж байсан. Тэгээ одоо хоорондоо байлдаж яана гэдэг шиг одоо их нь муухай ажил. Их нь бүдүүлэг ажил. Тэгээ соёл муу байна. Тэгээд одоо ардчил муу байна танад. Соёл муу байна гэдэг чинь тэгээд ард түмнийг ялгууртай үзэх, та нарыг одоо доорд үзэх, эсвэл одоо хоёрдугаар яаж үзэх, армид тэргуун очирт авах, армид авахд первэгнэнд явуулах ийм юм танад л одоо байгаад байна л да. Тэр л муу л да. Тэр буруу л да. Тэр их биш эргээ харах байлгүй дээ. Харах байлгүй дээ. Одоо бол ерөөсөө одоо дэлхийн нийтийн ардчилсан өсөж байгаа юм бол Украин Оросын дайныг шууд зогсоох хэрэгтэй. Тэгвэл зогсоох хэрэгтэй. Тэр Кремль одоо хэн хэрэгтэй юм тэр Монгол юу байдаг юм Украинтай хилцэл хийгээд хув агаад авна уу? Тэр военно-морской палата Орос навна уу? Тэрийгээ тэндээ тохироод тэр Донбасс одоо хаях хэрэгтэй байхгүй. Донбасстайгаа хэдэн Оросуудыг Украинууд одоо дээрлэхэд дарлаад байна гэдэг юугаар Донбассыг одоо эзлээд Донбассын Монголын Оросын иргэн болгоод сонгуул санал өгүүлээд худлаар авах санал өгнө гэж байхгүй. Зүгээр автоматически тэгээд Донбасс. Чи мөнөднө манайд буряд монголчууд хэдийн жилсо тэр Совет үеийнхөө хойшоо мөнөө хүртрөө мөнөө ирэхдээ тэрдээ Совет үед нэг пропаганда гэдэг байдаг байгаа. Тэрдээ ямар хоруугийн нэг пропаганда байдаг байгаа. Но мөнөө 90-ад оны хойшоо хортой пропаганда болж хивэ. Тэр юнгад хөвхөд вредная пропаганда. Потому что тэр хүнээ тархисоо хэсэж хөв юм хоо ондоо буугаар хивэ. Тэр мөнөө буряд хөвөдөмнө Зармия загушуу умне будетне буряд монголууд бишвди буде Орос бурядууд гэж явж юм нахан ба. Тэгээд таандууд хайшингэж таандууд хайшингад Орос бурядууд байх юм таанд буряд монголууд гэж хөөхөд хүнүүдээр хөрөлдөж байна загушуу. Монголдом к Монголиим отношение не имеем, это другой народ гэж хөвж байна. Тимо хортой пропаганда мөн явж байна. Тийм л да. Тэр еще дээрэнт ноёдудумне нэмээнэ манай. Тэгээ тийм юм бохдон чи хажин ард зоноороо хөрөлдөж тэрнээ яд юм хажин гэдэг юм гайхалж байна гэдэг юм моносогтой. Хажин гэдэг яд юм хэсүү байна. Одоо тэр Монгол байгуулна гэж зүтгэж байгаа нь миний өвөө. Энэ чинь ийм л юмнээ гаралтай шүү да. Хаан Торст байгаад л зөвлөдөө Дальний Восток болоод Дальний Востокын баахан Украинууд, Черкесүүд одоо тэр Кавказын ирээд л газар эзэмшээд еврейнүүд бурядын нутгийг тэгээд л одоо тэн чин тайван амьдрахаа болохлороо Монголд орж ирээ шүү дээ. Тэгээд Монгол тэр үед границ байгаагүй. Тэгээ пограничник байгаагүй. Зүгээр открыт байгаа. Тэгэхэд нөөж орж ирээд тэндээ байгаад л тэгээ 3-4 жилийн дараа Монголын иргэн 24 онд албан ёсоор официал Монголын иргэн болгож аваа шүү дээ. Хэдийн онд? 24 онд. 24 онд. Аны репрессив юм бохдоо энд хэр ямар байгаа гэж тэр их манай буряд монгол буряд монгол республик гэж бүтээгээд репрессивд дарагддаг шиг да манай тэр их шанга ухаатай буряд монголчууд энд хайшин хэр байгаа тэр коммунизм үед
Тэр үед л одоо шиний өмнө хэлдэг тэр буряд нарыг одоо юу гэдэг юм да пропаганда хийх тэр буряд Монгол гэдэг нэр нь хүртлөө одоо хаад болж байсан. Тэрийг авч хаяад л буряд улс Монгол гэдэг нь байхгүй болгоод тэгэл пропаганда хэлээд ш. Наша бурядуды коммунизмд яхада бурядуды дэраг үндхи буряд. Мөнде Монголд юм байгаа шүү. Монгол репрессив байгаа хонго. Кэжэ. Тэ гушаад онд. 30-аад онд бол 20 гэдэг 30-аад онд бол. Наша их байгаа. Ихээрээ тэгээд чинь бас нэг 35 мянган буряд хүн ирээ гэж ярьдаг. 9 мянган орчим өрх айл. Аха. Тэр чинь болны том юм уу биш юм ямар ч тийм яриа байдаг. Тэр тэгээд тэндээ амьдрч болохоо болоод л. Октябрийн хосгол бол улаан цагаан хоёр болоод хоорондоо мөргөлдөөд л. Тэгээ буряд нарын хоны өхрээр буудаж идээд нэг улаан жибом цагаан адилхан шар хамартай. Айгуул зарим цагаанынгаа хувцсан өмсөд улаан явж яадаг. Улаанынгаа хувцсан өмсөд цагаан явж яадаг. Тэгээ бохой байхгүй болоод энэ. Тэгээд наашаа тэд нар шинэ энд хэл байхгүй. Нэгэд хоёрдугаар Старнакт суудны тэгтээ энэ ч манж байгаа, хятадын дарлал байгаа. Тэдний хам төхөөлцөөд урагшин. Тэгээд энд буряд орж ирээд л тэгээд л энд л байгаа шүү. 35 орчим мянган буряд анх ирсэн. Одоо 43 байна гэдэг шиг явахаар өссөн байна. Тэгээд Монголд 12 сум 6 аймаг хүн байна. Монголд байгаа. Монголын хүн амдаа бол бас 1.4%. 1,4% всего населения бурят внутрь. Тэр 43 мянган шин 1.4%. Тэцэн. Тэр тийм цөөхөн байж би хэлж тэр 40 50 60 70 он үед бурят шин одоо ерөөсөн Монголын правительствонд маш өндөр түвшинд хүмүүсд албахаж байсан. Боловсралтай соёлын, боловсролын, народны хозяйствын бүх салбарт хүмүүсд байсан. Шээ тэрний нэг нь би байна. Би 2 удаа орлогсод байсан. 2 удаа. Усны аж ахуйн яамд орлогсод дараа нэг хүрээлэнгийн захирал байгаад институтын 20 жил хийгээд дараа дахиад орлогсод болоод Хэнтэй аймгийн губернатор болоод дараа. Тийм одоо тийм хүн байхгүй байхгүй. Шин дашин бямбусрун манай премьер-министр байна. Одоо надад намхан нэгэд одоо амьд байна. Вице-премьер-министр 3 хүн байна. Миний номонд орж байгаа. Одоо байхгүй л да. Дашин бямбусрун амьд байна. 42 хүн одоо амьд байна. Ерөнхий сайд байна. Тэгээ сайд нар зөндөө байна да. Тэгээ бүгд өнгөрөөл да. Та миний ижил орлогсод болсон хүн 2 3 хаан зөвхөн байна. Одоо амьд би 83 та хүн 80 гаруй хүн зөвхөн байна. Тэгээ одоо бол Монголын төрд тэм дээгүүр хүн байхгүй. Тэр нь мэднийг шахаад муулаад байгаа биш. Монголсууд халах Монгол өөрөө образов дэш өсөө. Боловсралтай болоо, чадaltaй болоо, хэлтэй болоо. Англи одоо ямар байдгийг ямар хэл байд тэрийг мэддэг болоо. Орос хэлийг вообще одоо хай мэддэг болоод ингээд өөрөөр ижил болоход чинь население 1.4% гэдэг чинь тэр чинь тийм олон сайд байж болох боломжгүй байхгүй. Тэр миний үед бол Монгол одоо 1.2-1.3% население хувь байсан. Яагаад тэгээд олон сайд байсан байг бол образование өндөр байсан. Тийм байдаг. Образование өндөр гэдэг чинь яагаад тийм байх вэ? Тэр хэдэн компани манай дадлын 531 хүний вариад бодаг штэ нэ. Энийг харуулаг баха 531 хүн. Миний өвөнд байна энэ байна. Эреншин гармаяа гэж хүн байна. Энэт нэгэд энэ юнг цаас гэж энэ. Тэ. Энэ бодогон кэ ха? Бодогон. Цаас гэж нэ ха? 10 жил. 10 жил, 6 жил. Аны 5 жил. Ихэнх нь цаас яваад хардаа. Тийм байгаас. Цаас тэр цаас ихэнх нь алхам байхгүй. Тэр. Энэ хэдий онд гэж та. Энэ 1900
31-ээс 38 онд. 31 nee 38. 31-ээс 38 онд. Ингээд байгаа. Тэр миний ерөн шинээр маяг цаас л байна. Энэ бүгд цаад дээрээс. Энэ таны хөгшин бавд нэ. Хөгшин одоо энэ хүн. Хорийн районоос агдаагийн дарга байна юм энэ шүү дээ. Хорийн районоос агдаагаад дарга байна. Энэ хэд 23 онд гэж хөө. 23 гэд бүшинкээ байна. Үгүй энд хөөлд энэ өөр хүн зураг аваа. Зураг томруулаа. Тэр юм гэж тэр. Энэнсо энэ хүн бавд на байна. Тэр цагаан дэгэлтэй энэ байна. Энэ байна. Энэ юм сугаан нармай Монгол их Монгол хөдөгнө. Чин нармай Монгол, пан Монголич нармай. Нармай. Пан монголизм Энэ цэвэн жамсраана байна. Ким Тэ цэвэн жамсраана. Арднажаббин байб байна. Дашсан пилон байна агавраад хүн. Элбэгдэр жерин чинаа байна. Гэхмэтэн нэрнүүд байгаа да. Чичэм да. Энэ дандаа юуны энэ мангадууд нь юуны октябрийн хувьсгалын эсрэг байна гэдэг мангад энд байна. Тэгээ энэ монголуудыг буряадыг монголыг нэгэтгэж бас нэг яахан дэмжиж юм байна. Энэ элбэгдэр жерин шинэг Монголд коммунист намын төлөөлөгч гэж Монголд байлгаад Монголын алхны нэг октябрийн хувьсгалын дараагаар энийг томилоод Монголын төр засгийг тогтворжуулах одоо тэр Манжикогод Монголын төрийг байгуулах гэж энэ хүн коммунитийн төлөөлөгч. Тэгээд хэдэн жил ажиллаад энийг бусааж аваачаад Оросдоо аваачаад буудчих. Энэ муу ажиллаад буудаа юу өөр шалтгаан бол мэдэхгүй. Бодола шууд Оросдоо аваачаад. За тэгээ миний өвөг буудаа цэвэн жамсраана гэдэг энэ мундаг эрдэмтэн хүн бодуулааг баха. Дашсан пло мэдэхгүй яасан бомд. Ийм усул байгаа юм л да. Хэдийтэй гэж та. Хэдий наатай. 1880 он төрөн хүн. 80 онд төрөн хүн. Энэ хэдэн оны үе байна вэ гэхэд энэ ямар нэгэн 1910 гэдэг он байна. Гушагартай байгаа. Тэгээ гушагартай. Энэ Пан Монголын хуралч нь 12 хонд болоо шүү дээ. Тэр шидэд болгон гол 12 хонд болоо. Тэгэхэд энэ зал 12 80 гэдэг шинд хоорой 30 хөтэй байна. Залуу юм шүү дээ. Тэр үед. Мөнөмнө юм нэг хонин юм байна. Тэр үед их санга монголчууд байгаа. Ухаатай санга буряд монголчууд санга байгаа. Тэгээд тэр юм гээд хөвхөвдө хургуултай тэгдэ ямар хүн хургуулд хургахгүйс ямар хүнд саг байгаа. Хургуултай байгаа. Тэгдэн мөнөө энэ саг мөнөө сагт хургуулын юм хөө би хайшаа шошоод хурхаараа. Тэгээд юунд тийм манай буряд монголчууд усан тийм санга хүнд би өмнө гэж та. Тийм. Монголд байгаа буряд нар энэ олон хүнийг бариад буудаад байхад тэр шинэ хөөхтүүд үлдээ шүү дээ. Хамгад үлдээ, хөөхтүүд үлдээ. Эцэг одоо хүн амаа өсөх тэр нахандаа 20 гэттэй 30-аатай 30 гэттэй хүнээ бариад буудаг шүү дээ. Тэгэхэд семьян үлдээ. Тэгэхэд маш хэсэг байгаа. Тэр аж ахуй, мал хой амьдрал хамгад чинь манай нутагтуул эр хүн бараг байхгүй байсан гэж байна. Тэгэхэд энэ хамгад чинь аюулгүй баатарлаг хүүхдүүдэд хургуулд явуулаад байна юм.
Энэ халхан монгол чинь тэгж баригдаагүй. Тэр гэрийн хажаан бол одоо байхгүй болтроо баригдаагүй. Анц хоёр хүн ял эдлэн янз бүрийн байж болно. Тэгж бүгдээ хоморголон устгаагүй. Тэгтээ халхан монголсод хургуулд явахд дургүй. Тийм байсан. Хүүхэд нь дургүй, эхэсэг нь явуулах дургүй. А манай бурятууд бол хургуулд явуулах дуртай. Ер нь хургуулд явж л амьдргээд хүүхдүүдийг явуулдаг юм байсан. Бас сонин шүү тэр. Тэр бол тэр эхэсгийн одоо толгой тэр образование бас өндөр юм үзэн амьдрал мэдэж штэ. А халхан монголоор хэд мал хааш юм байхгүй тэгээд мал сургуулаар явах юм бэ? Лам хэрэгтэй, мал хэрэгтэй тэгээд байдаг байсан байхгүй. Эхэн цөмхэд лам нар болдог. Бурят нар чинь манай Монголд бол бурят лам гэж энэ хойно хоёр бурят лам бараг байгаагүй. Хойно л ахаа датсангууд байгаа, хижингийн датсан, агийн датсан юуне улаудэмнэ ямар датсан бэлээ. Явуулгын дасангууд байгаа. Тэнд лам нар байгаа. Манайд бол энэ гандан кэдгээд одоош байна. Энд дасангууд байгаа бурят лам байгаагүй. Тэр бурят лам нарыг шууд тусдагсан бууддаг. Энэ шинэлээ хэсэг тэр хойно хоёр хэн лам нар байж болно шүү дээ. Тэгэхээр тэрийг буудаа. Хоёрдугаар тэгээд шашин руу яхасаа образование сургуульд явах дуртай байгаа юм. Энэ Цэвэн Жамсран гэдэг хүн чинь Монголын төрд зөвлөхөдөө Дасан План хоёр эрдэмтэн болсон. Том эрдэмтэн шүү дээ. Энэ хоёр Германд залуучуудаа явж хургая гэдэг сандаа Монголын толгоор одоо шин төрд санд гаргаад тэгээ залуучуудыг аваад евро Герман явсан байгаа. Германтай хэлцлээгээд үндсэн хууль Монголын үндсэн хууль анхны үндсэн хууль ихэнд Цэвэн Жамсран баахан Европын орнуудаар Герман, Швейцарын баах явсан байгаа. Монголын нэрийн өмнөөс энэ хүн явсан. Тэгээд Герман сургуульд явуул тэр өндөр соёлтой газар байна гэж шийдээд 20 хүн аваад элсүүлээд тэгээд авч явхдаа тэр үед чинь унаа байхгүй, вагон Монголд байхгүй. Тэгээд машинаар Кяктаас ашаа Ленинградаар Санкт-Петербург ороод Санкт-Петербургээс ашаа тэгээд Герман яаж явдгийг тэгээд явсан байгаа юм л да. Санкт-Петербургд очиход нь зочид буудлууд байгаа, гасчинсууд байгаа. Эдгээр мөнгө байхгүй байгаа. Тэр 30-аад хүн чинь. Тэгээд Санкт-Петербургд чи буддийн сүм байна. Нэг сүм одоош байна. Тэрийг одоо байгуулсан тэр бурят лам нар энэ олон оюу 30-аад хүнийг тэнд өөрийнхөө сүм дотор байрлуулад байгаа. Питань өгөөд, хоол өгөөд байсан. Тэгж ягаад цааш нь Герман руу явуулж байсан. Сан юм байна уу? Тэр дэмжижил байна л да. Сүм дотроо оюутнууд байгаад. Тэгээд энд бас юу хоол идэх арга барил ойр зур юм заасан байгаа. Тэр чинь монголцоо юм мэдэхгүй шүү дээ. Хэрэг халбуугаар ирж мэдэхгүй. Ийм аягвар харааг улсууд байхгүй юу? Тэдэнд тийм заагаад тэгээд явуулсан байна. Тэр үед бурят монголчууд бие биедээ хайртай байгаа. Тэргүй яах вэ? Тэр юуны чинь Санкт-Петербургийн буддийн шашны сүм чинь одоо байна л да. Том сүм байна. Санкт-Петербургт тэр дасан яхада Агвандржийг бодгоо юм шүү. Агвандржийг оролцсон мэдээж дэмжсэн. Агвандржийг. Тэрднэ Аярд монголнууд, бурят монголнууд, монголчууд хуу сугуурсан мөнгөөрөө сугуур. Тэгээ. Бодгоо хон тэр дасан. Тэгээ. Тэг мөнөө сагта юунд бурят монголчууд нэ өвтэйгүй гэжтэй. Бурят монголчууд одоо хоорондоо дэвгүй байх учраа байхгүй л да. Тэгээд янз бүрийн агитаас хаавалаад янз бүрийн таных ялангуяа хятадч бас нэлээд ширүүн байгаа бах. Эрхийн хязгаарлаад байна. Манай Монголд юм байхгүй. Бидний буряттай харцлаа хүү хай боллоо та нарын тэгэн гэж юм байхгүй. Би хэн таймгийн губернатор байсан хүн байна. Тэр бидний тийм байгаагүй. Ерөөс тийм байхгүй. Чөлөөтэй. Монголууд яг монголчууд бие биедээ хайртай. Айгүй. Тэгээ бидэнд хайртай. Бид нар тэдэнд хайртай. Ер нь муу юм байхгүй. Гэрүүл холж байна. Биш Монгол хамгатай хүн шүү дээ. Халх хамгатай. Урбан басгатай. Хайсан гэдэг энэ ашин Монгол Оросд байна. Манай бурят монголчуудын хайсан гэдэг нэг их үүдийн ашин асарж
зунай савтай явуулах байгаа. Тийм л да. Шинээр Герман руу 30-аад хүн явууллаа гэдэг чинь бас л нэг юу шүү дээ. Тэн соёл хураад, ном хураад, хэл хураад, Герман хэл хураад иргэтэй гэж л явуулж байгаа шүү дээ. Тэрэн шиг энд одоо Монголд ирэхэд бас энэ зүрийн каналууд байж болно шүү дээ. Залуучуудыг тэр одоо тэр суртал хуулгаач яахгүйгээр тэрийг анхаарахгүйгээр Монголд ирээд тэгэхдээ танайхан бас явуулахад ураггүй байх л да. Ер нь тэгээд энэ Украин одоо манай эдэм яриа байна шүү дээ. Украин Оросын байлдаан болоод хоёр талдаа хүчээ баах мөнгө зэвсэг хүн одоо алаад ингээд одоо байдаг. Өшөө хизээ дуусах юм мэддэхгүй байна. Ер нь дуусах ч юм уу ч юм уу магадгүй Америкийн сонгуулийн дараа нэг жоохон өөрчлөгдөж магадгүй Трамп гарч ирвэл гэж тийм л таамаг байгаа шүү дээ. Энэ өвгөн байвал ерөөсөө тэгээд ингээд дуухаа. Өөрөө дуух нь Орос дуух нь. Тэгээ Орос дуух нь хувилбарыг манайхан яриад байгаа юмсоо эрдэмтэд яриад байгаа шүү. Орос дуух нь бол эдийн засаг нэхлээд унган юу ч явахгүй болно. Гадаа зах зээл нөгөө нефтээ варлуулдаг юм зүрэ юм байхгүй болно. Тэгээд өөрөө ядуураад сэргээн босголтын ажлаа дотроо хийхдээ маш их зовно. Маш их зовно. Тэр дахиад задарна гэж. Одоо Орос шин дахиад задарна. Тэр Бурят нь тэр одоо өшөө тэр Дундад Азийн хэдэн орн байна өшөө баруун хойгоор юу байна вэ? Тэр түрүүн 16 улс яга задраад Украин, Беларусь задарлаа шүү дээ. Грузин, Казак тэр шиг тэд нар чадaltaй задраад том улс болоод одоо Казахстан том Украин том одоо эргээд Оростойгоо байлдахад энэ тэнцүү байлдаж байна шүү дээ. Тэр Беларусь одоо бага биш орн. Тэгэхээр чинь одоо дахиад задарвал жижигхэн юмноо задарна. Жохоо би дагаад Казахстан болж чадахгүй. Шин танай Бурят задарлаа, Орос задарлаа гэхэд танай Бурят одоо яах вэ гэвэл тэр бүхэндээ нутгаа аваад нэг жоохон цэдэнэвэ тойроод нэг тийм юуптаа нэг юм үлдэн гадаад худалдаа байхгүй, хэл гаал байхгүй, ер нь хэцүү дээ. Тэр нөхцөлд манай зарим судлаачид яриад байгаа юм шүү. Энэ Бурят Монгол, Ар Монголтойгоо нэгтгэн зөв гэж. Харин нутгаа яах вэ гэдэг. Тэр аваагын наатлын нутгийг бүгдийг аваад нутагтай нэгдвэл ладна. Нутаггүй энд ирээд байвал бас хэн хэндээ хэцүү болно. Тэгж л яриад байгаа манай. Нутаг өгөхгүй л дээ. Тэгтээ Казахстаны ямар сайхан нутагтай. Оросын хамаг тариа тэнд байсан шүү дээ. Одоо Казахстан хамаг тариагаа аваад үлдэнхэ тариагаараа амьдарч шүү дээ. Зерновой культурыг тарьж юм тийм ээ. Бошингэр. Тэгээд одоо бүр самцрын одоо аэродром хүртэл тэнд л байна шүү дээ. Одоо тэндээ байна. Тэм том гүрэн томоор яах л да. Тэгээд дахин задартлааш хаавас ер нь дөр Монгол талаас авчижвэл хэрвээ Бурят ингээ Орос задраад дахин задраад Бурят нутагтайгаа одоо наашаа ямар бүгдийг өгөхгүй л дээ. Ямар нэг наатлын хэдэн аймаг юуптаа нэг тийм өгөөд ингээд за болоо явагдтыг бол Монгол дуртай авна. Ягаад хүнцөө тэр сайхан ханга танай нутаг сайхан нутаг юу чгүй одоо хэд байдгийг хэдэн Бурят танай руу одоо нэгдхий танайхан одоо юунууд болоод явган нүцгэн орж ирээд ингээд эхлэх юм бол бас жоохон хэцүү. Ягаад гэвэл Монгол өөрөө хүлээж авах чадвар мó ядуу. Өөрөө 3 сая хүнтэй дээр нь сая хүн авбал юм болох уу? Тэг газаргүй юу ч хүн авбал хэцүү шүү дээ. Бас хэцүү. Тэгвэл юм шиг байгаа юм тэг манайхын энийг бүр найхтар тийм хэцүүгээд яадаг юм уу? Ер нь тийм бас улс төрийн тэр улсууд хоорондоо ярьдаг. Бурят салаад ирвэл яах вэ гэж. Тэ Бурят Тува одоо юунууд Башкир одоо юу энэ да саагурч шүү. Халмаг олон байна шүү дээ. Монгол угсаатан тийм ээ. Тэгээ манай Бурят монголчууд нутгаан гараад явах гэж хүн тийж бодногүй. Бодохгүй. Бодохгүй. Нутгаа тэр үед манай нутаг өгнө гэж хөтэ баягавар архиад хаш ингээд гараад явах гэж тийм ээ. Бас буруу юм гэж хөтэ. Тэгээд трендхээ овон хүн гордож юм боохоо нэг юм гэж. Саг хүндэшиг саг бод байна мөн. Мөн Казахстан, Россия, Казахстан хоёр юмнаа их хөвжүү байна. Анхандаа Украиныг хөвгшгөвдө буйд өхөрж. Тий. Одоо Казахстан доо тэгж байна. Мөнөд баг Казахстантай ийг үлж байна. Юм боохоо байгаа юм тоже их гайхалтай. Тийм хоньон байна да. Тэгээ зарминда
тэр юун сомны нэг 2 живэ сааны жив 2 живэ сааны Оросын депутатууд Монголдохой дуурж хийж байгаа. Монголдохой. Юу гэж вэ? Монголчууд Америктэй хооролдны яана уже тийм хооролдон богож хийж байгаа тэр. Бахай өтгөх гэж. Тийм юм богож байдаг зарминда. Мөнө бараг богод байна 2 живэ сааны чиглэлж байгаа. Тэгэхэд манай бурад монголчууд их ханаагаас овж байгаа юм богож нэг шүү гэж. Тийм хооролдон богоо. Ер нь Монгол орн одоо байгаа бүгд найрын тунгад ард улс Монгол улс. Энэ бол бие даагаад ингээд байгаад байх нь урд байгаа тэр өөр Монголын шинэхэн бурайд нар, Оросын агийн бурайд нар, хорийн бурайд нар эдэндээ их хэрэгтэй юм шүү дээ. Бид нар байхгүй болвол тэгээд ерөөсөө бүгдээрээ бүр баяртай. Юу ч яахгүй бол энэ 10 Монгол байгаа. Тэгээд 10 Монгол одоо ер нь аль талд орохгүй дундыг баримтаад 2 хойд урд 2 хөрштэйгээ тэдний нэлээд хайм байгаад байвал болно. Хуучинтайд нэг рүү ороод баахан Орос сэрэг орж ирээд манай энэ чи хачин байлаа шүү дээ. Миний залуу байхад. Орос сэргийн бүхэл бүтэн девиз, бүхэл бүтэн армууд л дээрээс ийшээ харс хэрэг хоргоол хийгээд буудаад хятадтай муу авда. Жар далаад өнөд аюун би тэгэхэд хөдөө орон нутагт доронтод байсан. Тэгэхэд тэгж эхлэх юм бол ер нь хэцүү юм болно л доо. Тэгэхгүй л байх хэрэгтэй гэж бид нар одоо өөснөө дотроо яриад байгаа юм. Хятадтай шаан бай, Оростой шаан бай, дундээ барим. Жишээ нь Украин Оросын дайныг бид бурууч гэдэггүй, зөвч гэдэггүй. Тийм. Тий. Уруугаад энэ хаян бичвэл бааныг тал. Зүйтэйгээд байвал бааныг тал. Тэгж болохгүй дундээ баримтал. Зогсвол сайн байна даа. Тийм л юм байна. Тэр ялаасаа гэж хэлэхгүй. Тэг ганцхан буруу юм байхад трендсэтнэ зүг буруу гэж та хөдөлмөрөд нэтэртнэ политик гэж хэвдэ. Тийм ээ. Тэгээд ганцхан тэр буруу юм нэ гэж хэвдэ ихдээ манай буряд монголчууд усон Орос гүрэндээ тэр усон сого байхада бүхий манай буряд хөвгдөж ирсэн аваашаа урдан тавьж байна юм да. Тэгж байна. Тэр миний хэлдэг хөвгүүд яг тэр яриа дээд сургууль төгсөөд л ингээд ирэхэд 5-4 хүн л одоо ингээд яг ямар ч аргагүй бол бид армид бол бодуулна. Нэг нь миний пилмяник байсан. Тэгээ сургуулиас яасан гэсэн Тайланд явсан. Корея явсан. 2 хүн Америк явсан тэгээд. Тэр яагаад явчих гэсэн чинь визик дээр хэн олгуулаа. Тайланд шин тэдний талын Южный Корея шин Америкийн тун шин тийм ээ. Америк өөрөө таны беженцүүдийг одоо мэдээж Монгол тэдэн хүн тэдэд очиод байна. Тагнуулууд байгаа юм чинь. Бид нэр хэлээд тэгээд тэдний визгүй нааш нь оруул. Эсвэл тийш нь явуул. Визгүй яваа. Тэр нэвш эндээс одоо чи Тайланд Попров энд шууд явуулахгүй шүү дээ. Монгол явуулахгүй, Орос өгөхгүй, виз өгөхгүй шүү. Тийм одоо бодлого юм байна. Одоо чи нэг ногоо хийгээд сайхан болоод юу ч болдгийг тэгээд сүүлд нь яах юм бол чи ногоо хийгээд наадхаа Оросуудын муулж бичээ. Муулж хий. Хүрээд ирээ гэж Америк хэлнэ шүү дээ. Юнгэд яга? Чи нэг ногоороо Оросыгоо муулаад тэгээд хүрээд ирээ гэж чамайг Америк авахгүй одоо. Наашир гэж. Тэгнэ. Үгүй тэртнэ тийм юмд буруу юм. Тэртнэ игээд юнгэд хөвхөд мөнөднэ юм байх юм ба. Юнгэд би овон хүнд харна ви. Бүшнэ. Өвдвэн юм бүшэд иммиграц гараад ямна. Тэгээд Нюрара тэрэн тухай хөвчтэй хэдэмний хүнднэ манай бурайд монголчууд айна. Усон хүн нюрара хөвнө ханхан юм уу? Тий. Тэгэд би хүн хан гайхна ви. Бүшнэ политический беженец гэд бүшнэ. Өөдөгөө. Гүрэндэ хашуугаад ийгэвж тийгэвж овон хүн тийгэж бүшнэ. Тэгээд тэр юуад яваад тийш ондоо гүрэн ошоод байхад би хүмүүний нюра харуулж хөвж юмдад гараад яваавша. Дэн хаа яваагш, мин яваагш, шамай хашаа өтрэн тохой хөвж гэдэмний хөвнөг айна. Тэгэд хуу хүнүүд ихэмжиж тэгээд яхад
манай тэндхийн тугамны буряд монголчуудны мөднөг байх юм ба нэрэ боваимгүй үгиймгүй юм бооны юм жид хорн сомны тэр буй мөдгий авгaki байхда хүмүүднэ нэхэн хорн сомны тэр пропагандам нэх хөдөгөд буряд монголчуудны буй тийг хөрөлдөж юм. Оодулж юм. Тэрднэ буруу юм гэшгэж би ханны тэгээд мөнөө миний наша ирээд байхад намдах хөлдөг хүмүүд Америк ошод яах хэрэгтэй гэж явхан нэгсэж би Америк ошхоо ханныгүй би мөнөө юм бүтээж байхад хөөргөө нутгарга осхыг гэж урд тавинкээ ажиг тэгээд миний хөөргөө нутгар осхыг хэдэмне намайг нэг орц сэтгүүлтэй тархимуутай бурядуудны сепаратист гэж намайг бүшгэж явж байна. Тэгэн. Тэгэхдээ би миний таны буряд монголчуудтай хэлний намтайгаа юм бүшгэж байна. Тэр хүү баршид нөгөө виж хөөхдөмне тэдэнд яашад нөгөө ихэдний буягараа саашин ажгаа хэрэг ирэх буугаашны оросодход дигж хөнкэ байна. Тэгээд мөнөдний тийм саг богонкэ байна. Ханахан юм хөөхд баряд хаах байна. Тэгээд хаах байхад 10 зон дугуурнгоор байна тренд. Тэгэд би тэрний огног их юм бэ. Би тэгэд буряд монголчуудтай хэлний манай завуу буряд хөвгдө дугуурж хийхэд оросолдод та гэж. Тийж оросолдог хатны хүнднэ тэр юуж саагур явжай байх гэж хүдтэй гэж. Тэгэд би мөнөө өөрөө яхада тэр саагур явхан хүн дээр уузж тэр стрим гэж энэ цагаа хэдгийг хүмүүдэр хоруулж. Тэгээд тийм ажуу бүтээж байна уу. Тэгэд намд мөнөө хөндөг юм да. Ийгээд ажуу бүтээгээд иммигрирүүхээр гэж намд. Танд хөнөгд дам. Тэгээд яга хамна нутгтэн нэхэн үхгээс ухуу болтоо гараад игээд явчихгүй хамна. Тэрт нөө миний харахад буруу юм гэнэ. Тэгээд энэ нэг таваараа буряд монголчууд гараад ондоо гүрэн байхаараа явшна тэндээ зөөж. Нөгөө таваараа манай буряд монголчууд дайндашад авууж байна. Тэгээд нутгтэн үхэлдөө усон хүн өнөт тэр ухаатай шанга хөвөдмне игж хоо явж байна уу зүдэрж байна уу буряд монголчууд мөнөө орос горнэ буряд монголчууд мөнөө зүдэрж байна тийм ээ тэгээд тэндээ өмнөх хүмүүдмне хахадан ихний хахадны орос сэтгүүлтэй үнгэ пропагандаар оронке бидүү орос бурядууд дигж зармнууд дижиж байна гурван дэшээ уушинке мөнөө нэг гүрэн ондод шээ дайнды үнгэ нэнсоо хөө юм бошин гэдэг тийм усаг бод байна л да. Тэгээд хайшин гэдэг би мөнөө Монгол ирээд бурядаар үзэж буряд монголчуудаар үзэж интервью юм авж нэн тохой хөржи юмнууд яжаах. Тийм байна. Хэнж бас том ажил. Нэг хий нэг гэдэг нэг дугаар зав хэрэгтэй, хоёрдугаар экономик хэрэгтэй. Мөрөдугаарт одоо эрзарик храброст тийм хэрэгтэй. Том ажил надагш. Том ажил. Зэгж мөнөө бүдэ их хонин юм хөөрөлдөвдө. Тэгээд би мөнөө хөдөөгөр яваад хүнээр уузж арзантай уузж зураг бүтээгээд хөргөө ирэхдээ тантай баа юм тэгээрээ зугаа хөвжөвдө. Оройхон ирвэл би тэр дадал сумаа явчихсан бэ тэндээ даачтай гэж хэлсэн ч юм дадалдаа. Тэнд байж магадгүй. Тэг хинтээ шингэн дадалдаа болоо шин тэр шин оройдын Чингис хаан. Тэр памятный комплекс дөндөө юм байна тэнд. Музей тэнд ашиглаа. Тэгэхэд юу яана. Өвөр Монгол хаана өнөөдрийн монголууд ирж Чингис хааны тэр аваа хөшөө тэр байхад тэр энэ мөргөдөг шүү дээ өөр ингэж. Та нар мөрөгхөн яв тэрийг очиж үзэх хэрэгтэй. Би тэндээ зоодог. 2 хар 6 хараа 6 7 8 хар бараг байна да 7 хар дуусна. 6 7 харт тэндээ байх та. Тийшээ 6 7 тэнд л байх бол би одоо номоо хөвлөх асуудал издательство жоох хэцүү байна тэрийг би тэрний мөнгө хэцүү байна. Тэрийг би өөрөө олох ёстой. Тэгээд тэр амжилттай болвол тэгээд яваад өгнө. Энэ номоо юм богохоо документальный кино богохоо. Онч кино болоход энэ хүмсүүч барыг ном хаашаа хүн байхгүй шүү дээ. Байхгүй. Бүгд өгс. 20 дугаар зууны гэдэг юм шүү дээ. 20 дугаар зуун. Одоо 21 дугаар зууны 24 жил гараад байна тийм ээ.
20-р зууны төр нийгмийн зүтгэлтэнгүүд гэдэг шин байхгүй. Бичгэд аюулгүй хэцүү. Өөр хүүхдэн зарим нь байхгүй. Настай болоо. Тэгээд би бичихгүй өөр хүн бичихгүй гэж би бас тэгээд байгаа. Ягаад гэвэл миний хааны тэр алба хашаа хүн байхгүй. 83-тай хүн чинь байх нь байна. Тэгтээ одоо тийм төрөөс способность байхгүй шүү дээ. Нэг хүн байна юу ч мэдэх мартан хамаагүй юм. Тийм үү да. Мөнөө энэ юугээ юмда 6 дүүрхтээсээ боожнод энэ энэ руу камер руу харж манай буряд монголчуудтай мөндөө хүргээд таны таних хүнүүд энэ энэ дөрөв комментарий бичиж байхаа нааша харж ирээд энэ юмсан. За ингээд Монголд 43 орчим мянган буряд ард түмэн байна. 12 сумын 43 мянган буряд гэдэг бол Монголын хүн амын 1.4%-на цөөхөн. Монгол өмнө уртаашаа 3.5 сая хүнтэй. Тэгээд би одоо ингээд өндөр настай боллоо. Энэ номыг одоо хийх ажил одоо би өөрөө санаачлаад өөрөө хийгээд ингээд дуусч байна. Энэ ном гарвал буряд нартай хүртэл болгоно. Хүртэл болгохоор буряд нар хүсч авах байхаа гэж бодож байна. Ягаад л өвгдээд цавд мэдэх ёстой. Ингээд энэ модон лоо жилд жоохон өвөл хүнд байлаа Монголын. Сасагтай, хүйтэн ер нь мал нэлээд хоригдлоо. 7-8 сая мал хоригдоод байна. Өшөөж хоригдож магадгүй 10 сая хүрч магадгүй хоригдлоо гэж бодож байгаа. Энэ жилийн үндсэндээ хаврын урьярлоо. Хаврын сайхан одоо долоон өдрүүд эхэлж байна. Ингээд одоо зам болно. За энэ хавар зам болоход шинээр манай төл мал өснөө. За дахиад нэг 10 сая мал хоригдлоо гэхэд дахиад 15 сая төл бид нар авнаа. Дахиад 70 сая мал тоолуулнаа Монгол. Ингээ манай амьдрал монголчуудын амьдрал бол ер нь хэвийн үргэлжилж байна гэж сайхан сэтгэлтэй, сайхан бодолтой байх нь зүйтэй байхаа гэж нэг дугаар хэлье. Хоёрдугаар манайх газрын дор баялаг ихтэй. Газрын дорх баялаг гэдэг маань одоо манай монголчуудын том бахархал, том өмч, том нөөц, том үүс газрын дор байгаамаа. Энийг хэдүүлээ хувааж ашиглах юм асуудлыг манайх ярьж байгаа. Одоо сүүлийн 2-3 хоногт ярьж байна. Баялагын сан гэж. Баялагын сангын тухай хууль одоо их хурлаар хэлсэж байна. Энэ хууль гарвал баялагынхаа эзэн монгол хүн өөрөө байна гэсэн юм үүтэй гарах байхаа. Үндсэн хуулиудаа зогсуулж. За саяхан нөгөө 250-300 мянган төгрөгийг хүн болгонд одоо өгдөө баялагын сангаас урьдчилаад өгдөө. Ингээд биднэрт ирээдүй байна өөрөөр хэл Монголд. Ингээд хэдүүлээ одоо энэ Монголынхоо энэ сайхан байгаль, энэ сайхан одоо ёс заншил, энэ сайхан ард түмнийг одоо хүндэтгэж, ахмад дээдсээ хүндэтгэж ингээд одоо амьдраад байх юм бол сайхан амьдарч болох нэ гэдэг юм гэгээлэг байна л гэж. Энэ жил их хурлын сонгуулиа бид нар аль болохоор ард түмнийхээ жинхэнэ бодтой саналыг ямар нэг мөнгөөр биш, ямар нэг хуулгаар биш, бодтой ардын саналыг байна. Би өөрөө бас хөдөө орон нутагт байсан хүний хувьд бодоод ийм энэ сонгуул жоохон улс төржөөс үлдээ. Улс төрчхөр барахгүй нэг нөгөөдхөө хөтлөөд хүний хөдөлсөн улс төрчвөл хүн тийм олигтой улс төрч болохгүй. Өөрөө гарч ирэхээр одоо улс төрчүүд залуучуудаа сонгомоор байна. Малчин, тариачин, сэхэтэн, багш, эмчнэр игэнд оруулмаар байна. Зүгээр нэг нам дагсан одоо хэдэн хүн их хурлд орно гэдэг буруу юм аа. Манай тийм хандлага байгаа. Сонгуультай хамжилт хүсье. Ингээд энэ манай буряд нөхдүүд бас биднийг сонирхож ирээд ажил амьдралтай танилцаад бас нэг баримт кино ийм одоо юм хийх санаатай явж байгаа юм байна. Энийг бид дэмжиж байна. Нийт бурядуудын эрх ашигаас гадна нийт Монгол үндэсний эрх ашиг юм аа цаана. Бурядын цаана том Монгол хөрөнгө гэж байна. Монголчуудын эрх ашигын төлөө хийж байгаа жижиг угсаатны одоо юм сурталж авах болгол зайлшгүй. Том одоо энэрэнгүй төртөө альж хөрөн
өөрийнхөө ард түмнийг том жижиг баг буурай гэж ялгаж болохгүй. Энийг бид сайн мэдж байгаа. Манай Монголд ийм ялгаа байхгүй. Ийм учраас одоо та нөхөдөө энэ лоожлд өндөр амжилт гаргахыг хүсэж ирэж байна. Манай хойд хөрш, урд хөрш тэнд байгаа манай монголчуудаа, монгол гаралтай хүмүүсүүдтэй, бурайд нартаа одоо амьдралын сайн сайхныг хүсье, өр хөөхт нас жаргалыг хүсье. Ингээд одоо сайхан амьдрцгаая, найрамдалтай амьдралаа, хоорондоо харьцаж байя, ярьж байя, ирж уулзаж байя л гэж би хэлэх байна да. Ийм байна да. За баяргаа. За. За хэнда бид нэг их баяргаа. Тантай мөнөө ирэх хөрүүлж. За ийм байна да. Ингээд манай юу миний ном одоо гарах байх. Тэр номчхом хэдээд яаж гарах нь гарвал чамаа явах үед юм чи зон намартай нэгээр байх юм байна. Номоо би чамд өгнө. Өхөр барахгүй миний номыг тойрч тэр 300 хүний намтар гэдэг чинь нэг сонин байн дотор нь тойрч бас урядуудын одоо эв санааг нэгтгэх, үзэл бодлыг сайжруулах, Монголд байсан чи ийм буряд нар байдаг юм байна, манай чи ийм буряд нар байдаг юм байна гэдэг тийм ойлголтыг харьцуулж ойлгож ухуулганд ашиглуулах сайн байна гэж. Би тэр номоо гарвал одоо гараагүй гарвал 2-3% бэлэг өгнө. Баяргаа. Ийм байна да. За